татвар гэдэг нэртэй лайв хийж бодлоо. Энэ 7 хоногт одоо татварын хуулийг шинжлэх одоо хуулийн төслөө өргөн бариад хэлэлцүүлэг хийгдэж байгаа юм шиг байна. За мэдээч хэлэлцүүлгийн явцад янз бүрийн зүйлүүд өрнөх баха. За иргэн хүн болсон хинч Монгол улсын үндсэн хуулиар татвар төлөх журам дүүргээ биелүүлэх ёстой байдаг. Нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол хүн үхэх, төөрөх, татвар төлөх гурван үнэ гэсэн үг гэдэг. Тэгэхээр энэ утгаараа өнөөдөр хүн ихээс төрхөөсөө эхлээл үхэн үхлээ бүр үхснийхээ дараа хүртэл татвар төлдөг юм сонин одоо юу гэдгийг систем буюу төр байгаа бол татвар оршно гэдэг. За манад өнөөдөр энэ татварын тухай хуулиа ингээд баг байнгын гэдэг юм уу одоо янз бүрийн байдлаар аж ахуй нэгжтэй бодлоо, өргөдлөө, хайрлалаа, сайн сайхан байлгахыг гэдэг лозонгоор татварын хуулиудаа өөрчилдөг. За өөрчлөөд үнэндээ өөр чухал одоо юу гэдгийг сайн сайхан өөрчлөлт бол тэр бүр гарахгүй байна уу гэж би заримдаа бодож санаа зовдөг. За учир нь юу гэхээр сая би нэг пост үзлээ л дээ. Постн дээр хүн яагаад татварын дарамтнаас болоод татвараас болоод бизнесээ хаагаад байгаа юм бэ? Тийм юм байхгүй штэ. Хүн өнөөдөр тодорхой орлого олсон бол түүнийхээ 10% татвар гэж өгч байгаа. Олж байгаа орлогон дээр нэмэн өртөг шингээгээд илүү ашиг олсон бол тэр ашигынхаа татварыг дахиад нэмж өгч байгаа. Гэтэл орлого олоогүй байгаа бол орлого огт олдоогүй байгаа бол банк нь тэр байгууллага компани дампуурдаг болохоос татвараас бол дампуурдаггүй гэсэн. Тэр нэг мэрэгэн ардын үгийг сонсоод би жаахан уурч хүрэх шиг амьдрал мэдхгүй, ажил хийдгүү, татвар төлдгүү хүн шиг санагдаад байгаамаа. Тэгээ би хэдэн байр суурь хэлж үзсэн. Нэгдүгüүрт нь би их хурлын гишүүн байхдаа Монгол улсын их хурлын гишүүн 12-оос 16, за 16-аас 20 онд ингээд их хурлын гишүүн байхдаа 15 оны эрүүгийн хуулийн дээр татварын ял шийтгэлийг би маш одоо хөнгөлөх тэр заалтыг оруулж батлуулж ирсэн. Учир нь юу гэхээр тухайн үед 10 сая төгрөгийн татвар төлөөгөл 10 жилийн ял авдаг байсан. Тэгээд ч авч исэн тохиолдлууд бол байгаа. Харин миний хувьд хэлээд байгаа зүйл дээр тэрийг бол за зорчих хэрэг хязгаарлах, торгох, дээр нь юу вэ сая төгрөгөөр торгох гэдэг бүр явсараад хамгийн сүүлд нь бол за зорчих хэрэг хязгаарлахаар баха 20 ялгаа баг байдгүй шин. За 1 жилээ 20 жилөө маш бага ялтаа болгосон. Яагаад ингэж байгааг бол хүн ажил хийснийхээ төлөө ажил амьдралаа одоо залгуулах гэж явсныхаа төлөө хүн салинжуулсныхаа төлөө хүнийг тэжээснийхээ төлөө шоронд орно гэдэг үл энэ маш утгагүй зүйл байна. Одоо коммунист улс орон, ардчилсан улс оронд хоёр янзын татварын ойлголт байдаг. Коммунист оронд бол татвараас жоохон зайлсхийгээд татвар төлөхгүй тулд жоохон хажуу тишээ хазаачихл юм бол шоронд орно гэдэг хуультай. Капиталист оронд бол санаатаагаар илт одоо зүгтах, бултах, нуугдах дээрээс нь татвар төлөхгүй төлөө одоо янз бүрийн байдлаар хууль бус үйлдэл хийснийхээ төлөө хариуцлага үүрдэг. Тэгэхээр нэгэн татварын хууль өргөн барьж байгаа үлийн эрүүгийн хуулинд анхаараач. Эрүүгийн хуулийн тэр татвараас зайлсхийх буюу 18-ийн 3 шиг санаж байна. 18-ийн 3 заасан татвараас зайлсхийх гэдэг энэ нэр томьёог өөрчилж татвараас санаатаа зүгтах, татвараа нуух гэдэг үг хэллэгээр өөрчлөөч гэж хүсэж байна. За өнгөрсөн 5 дахь өдөр би Сонгон хайрхан дүүргийн шүүхтээр татварын ирэг дээр өмгөөлөгчөөр орсон. Нэг аж ахуй нэгж хөөрхөө ямар асуудал бий болсон бэ гэвэл тухайн аж ахуй нэгж нь барилгын бизнес хийдэг. За тэгээд тэр барилгын бизнес хийгээд бусдаас ажлынхаа хөлсөнд
ажлынхаа хөлсийг авъя гэхээр нөгөөдөл нь оронтонд бартер гэж нэрлэдэг, эд бараа шахдаг. Жишээлбэл машин өгнө. Нөгөө машины 100 саяд авчдаг. Зах зээл дээр зарахаар 80 сая болдог. Авахгүй гэхээр ерөөсөө юу ч байдгүй. Ингээ аргаа бараад нөхрийн хувьд бол өгөх татвар нь бол одоо тэр бум байхад олж байгаа орлого 800 сая бичих жишээ. Ингэнгууд цахим зарыг харж байгаа. Ер нь манай энэ аж ахуй хоёрт нь би бас нэг чухал санал хэлэх гээд байгаа зүйл нь тусгай мэрэгжил шаардсан, тусгай мэрэгжлийн хүмүүсийн гаргасан шийдвэр дээр аж ахуй нэгж байгууллагын захирал, дарга, удирдлага давхар хариуцлага үүрдэг болмоор байна. Яах гэж нягтлан авдгийг? Яах гэж Монгол улсын их сургууль нягтлангийн ангиж байдгийг? Яах гэж мэрэгжлийн хүн тэрийг хийдгийг? Жишээлбэл эмч хүн хүнийг нис засал хийгээд алдаа гаргасан бол эмч л хариуцлага үүрдэг. Гэтэл эмнэлгийн дарга нь хариуцлага үүрдэггүй үстэй. Эмнэлгийн дарга очиод тэр хүнийг ингэж хаагаал, тэгэж хаагаал, ингэж хаалгаж яхад нь тэгэж саад хийсэн, ингэж саад хийсэн гэдэггүй үстэй. Гэтэл өнөөдөр юу гэвэл захимаар өнөөдөр юу гэдэг нь татврын чинь тайлан, татврын чинь одоо цаг тухайд нь мэрэгжлийн өндөр түвшинд гаргаж өгнө гэж тэгдэг. Хүмүүс тэгэнгუთ нягтлан одоо байнгын ажиллах одоо ялангуяа жидүү идэх хүмүүст бол байнгын сар болгон тогтмол цалин өгөөд нягтлан авч ирснаас өдрөлдөө нэг нягтлангаар тайлангаа гаргуулчвал яасан бэ гэдэг. Гэтэл нөгөө нягтлангийнхаа хийсэн зүйлийг зөв үү буруу юу ямар ч захирал, ямар ч удирдлага тэрийг харж хэн чадахгүй. Гэтэл нягтлангийнхаа өмнөөс хариуцлага үүрүүлээд байгаа нь утгагүй байна. Нягтламжтын групп зөрвгэ байдаг үстэй. Нягтлан бодохын групп танаа аж ахуй нэгжийн тайлан гаргаад өгнө гэдэг. Тэр хоёр дахь зүйл нь юу гэх юм бол миний хувьд энэ мэрэгжлийн төвшөнд өөрөө хариуцлага үүрээд өөрөө тайлангаа гаргасан бол тэр мэрэгжлийн хүн нь хариуцлага үүрмээр байна. Тэгэхгүй та энийг албажуулсан, та өөрөө тайлан гаргасан гэд захирал нь өнөөдөр шоронд орох гээд байдаг. Энийг болмоор байдаг. За гуравт нь татвар бол одоо мэдээж олсон орлогынхоо, орлсон ашигынхаа талаар одоо юу гэдгийг төлдөг. Өнөөдөр Монгол улсад улсын төсөв одоо за 30 их найд гэд үзэх юм бол тэрний 90 бараг 5% нь уул уурхай, онцгой албан татвар, арх тамхи, эмч гэдэг юм уу? Тийм татвараадаас бүрддэг. Бусад нэг 5% хүрэхгүй зүйл нь энэ одоо бидний яриад байдаг дэлгүүр хоршоо, жижиг дунд үйлдвэрийнхэн 2 идэггүй хоосоо онохгүй ингээ явж байгаа хүмүүс байдаг. Гэтэл өнөөдөр энэ жидүүчдийгээ татвараас бараг 100% чөлөөлчмөр санагдчих юм бэ. Хүн ажилдаа орлоготой болгомоор байна. Тэгээ яг хөө сая тэр татврын хуулийн дээр 1% татвар гэдэг ойлголт яригдсанд нь талархаж байна. Энийг батлаасаа гэж хүсэж байна. Нөгөө мэдрэл муутай балаа нөхөр чинь галч ирээд тоо мэдгүй мөртлөө тоо ярддаг солиод чинь галч ирээд татврын байцаагчдыг ажиллаа битгий хий гэдэг хууль өргөн барьлаа. 7 сар гэхэд Монгол улс сүнэн, сүрэн, төсвийн хямралд орно гэж солиорох юм. Идэж удгаад болиочтэй. Иргэдээ татварынхаа тэр ачаалал нурууг нь хөнгөлий гэдэг ярихаар өөдөөс нэх амир их оронч ч юм уу эсвэл эргүү тэнгээ гайхуулаад байгаа юм. Зарим нэг хүмүүс тийм юм яриад байна. Одоо хүнийг одоо муулаад нэрийг хэлээд яах вэ? Та нар сонссон л ба. Тэгэхээр нэгдүгээрт нь тэрийг бид нар шийдмээр байна. Юу гэвэл ерөөсөө цөөхөн ажилтнтай нэг 5-6хан ажилтнтай дээр нь хүнсний Монгол дахь үндэсний үйлдвэрлэл хийдэг бидний хоол ундыг бэлддэг гэсэн үг. Сүү, тараг дээр нь юу гэвэл уламжилт аргаар хийдэг. Энэ хүмүүсийг татвараас чөлөөлөлтөө.
Монголдо сайхан амьдрий, Монгол улсын ерөнхийлөгч хэлэхдээ хүнсний хувьсгал хий. Хүнсээ бид дотооддоо хангадаг болъё гэсэн. Тэгээд дотооддоо хүнс хангаж байгаа хүмүүсийн хөнгөл чөлөөлөөд өгөөч л гэж би одоо энэ татварын багц хуулиа оруулахдаа энэ дээр бүр онцгойлон анхаараач гэж хүсэж байна. Дээр нь эсвэл нөөт төлөвд бүгдээрээ төлье. Багаар нөөтийг юу гэдгийг тэр онцгой албан даатвар уул уурхай Монголын төсвийн 90% хангадаг хүмүүсийн нөөт нь 10% байдаг юм байгаа биз. Иргэн аж ахуй нэгжгээд жижиг үйлчилгээний шинжтэй ажил хийдэг, зөвлөгөө үзүүлдэг, сургалт явуулдаг, судалгаа хийдэг. Дээр нь дотоодын хүнсний хэрэгцээг хангадаг ийм хүмүүсийнхээ нөөдийн татварыг 1% болгочвол яасан. Эсвэл нөөдөөс бүрэн чөлөөлчвөл яасан. 400 саяын босго гэж бас нэг юм сони юм оруулаад ирлээ. Өмнө 50 саяын босго гэдэг нэг таагүй юм оруулж ирж байсан. Эсвэл 400 сая биш 4 тэрбум гэж тавилтаад. Монголоо баяжуулмаар авах юм. Монголчуудаа баян байлгамаар авах юм. Монгол хүн ажлын байртай болгоод Монгол хүн өнөөдөр юу гэдгийг энд өнөөдөр ажилдаа орлоготой болгомоор авах юм. Гэтэл өнөөдөр эсэргээрээ тэр хүмүүсээ дахиад боомлох 400 саяас дээш орлого олгуулж нөөд төлөгч болно шүү гэдэг. Ингэнгууд 2 дахь компани байгуулах гэдэг. Ингэнгууд 3 дахь компани байгуулах гэдэг. Цаасан дээр өчнөө компани бий болох үү? Ерөөсөө босго тавьдаг улсыг би ерөөсөө мэдэхгүй юм байна. Зөвхөн ямар улсад тийм босго тавиад идэгэн. Би бол энийг үнэхээр мэдэхгүй юм байна. Уг нь бол 4 тэрбум ч гэдэг юм уу яаж шиг эсвэл нөөдөөс 100% чөлөөлөөд авж байгаа үнэхээр авах ёстойг бол хамгийн багаар нөөд төл авдаг болмоор байна. Ингэхгүй дахиад нөгөө чөтгөрийн тойрог гэдэг шиг ингээд эргэлдээд байдаг. Та бүхэн мэдж байгаа гадуур юмны үнэ асар өндөр болж байна. $4 хятадд махаа зараад $4 гэдэг чи юу юм? 20 мянгаар махаа 10 мянгаар ч илүү 20 мянгаар ч юм уу махаа зараад 40 мянгаар Монголдо мах идэж гин гэдэг ийм онгой шиг юм гарчаад шүү дээ. Өнөөдөр татварын хэмжээ буурах уу, татварын хэмжээ өсөх үү гэдгээс хамаарат бидний өнөөдөр инфляц нэмэгдэх үү, нэмэгдэхгүй гэдгийг шийдмээр байна. Өнөөдөр би нэг зүйлийг маш онцгойлон хэлмээр байна. Монголд өнөөдөр компани байгуулах амархан байна. Өдрийн дотор 100 мянган төгрөг хүрэхтэй гүйтэй мөнгө хамгаа аваад болоо. Компани татан болгоход асар хэцүү байна. Яадаг юм бэ? Одоо татварын хуулиа дагалдуулаад компани өршөөлийн хууль гэдэг юм уу гаргаад татварын өршөөлийн хууль гэдэг юм уу гаргаад зарим нэгэн компаниуд татан булгаа бодит юу гаргамаар байна. Та нар боддоо бодит тийм компаниудынхаа тоог гаргамаар байна. Тэгэхгүй цаасан дээр хэдэн 100 хэдэн мянга компани байгаад байдаг. Амьдрал дээр ажиллаж байгаа нь 20-30 мянга хүрэхтэй гүйтэй үйл ажиллагаа явуулаад байдаг. Тийм учраас энэ цаасан компаниудыг өнөөдөр цэгцлэхгүй мүү? Болохгүй мүү? Энийг өнөөдөр анхаармаар байна. Миний монголчуудаа. За дээр нь энэ татварын хуулийг оруулж байгаа бол татварын хуулийг өргөн барьж байгаа бол нэгдүгээрт нь түрүүн би хэлсэн. Энэ арх таймх им. За дээр нь юу гэвэл энэ уул уурхай. Монголчууд их юм баялгаа ард түмэндээ хуваана гэдэг юм. Баялгаа ард түмэн авна гэдэг юм. Тэр баялгаа авна гэдэг чинь татвараар л явна үстэй. Үгүй мүү? Тэрнээс биш зүгээр байгаа хүний ухаад авцсан алт ч гэдэг юм уу, зис ч гэдэг юм уу, жонш ч гэдэг юм нүүрсийг гүйччихэд хуваагаад айл болгонд өгөхгүй нь ойлгомжтой үстэй. Өнөөдөр амьдралын чинь хамгийн чухал зүйл хоолтой унттай байх уу, энэ улс хөгжих үү, цаашаага бид нэр амьдрах уу, яах уу гэд
энэ болгоны чинь шийддэг юм нь татвар байгаа даа. Монголд өнөөдөр ингээд их хурлын гишүүдийг сонгодог төрийн одоо бүтцийг хараад хүмүүс ийм бүтцтэй байна да гэж ярьдаг. Тэгсээр нэ янз бүрийн зүйлүүд одоо чинь туулын хордны замч гэдэг юм уу? Эсвэл одоо ингээд энэ тэнд очиж Ирэнээс эхлээд одоо Сауди Арабид төсвийн мөнгөөр зугааллаа ч гэдэм монголчууд огт тоохгүй. Таны мөнгөөр тэд нар яваад байгаа штэ. Америкт бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийгөө нэгдүгürt хүндэтгдэг. Сая би шүүгтэр ороод шүүгчид хэлжээсэн. Прокурор нь 2 жилээр зорчих эрхийг хязгаарлая гэдэг. Би гайхаж байгаа. 2 жилээр хүнийг зорчих эрхийг хязгаарлая гэдэг чинь 2 жил тэр хүнийг тухайн газараа байж ямар нэгэн байдлаар ажил амьдралаа одоо юу гэдэг үргэлжлүүлэхгүй вэ гэдэг шийтгэл. Нөгөө хүн нь 200 300 хүнийг цалинжуулдаг хүн байвал яах вэ? Компани дампууруул ямар хамаатай ингэдэг байгаа юм. Гүн компани дампуурч штэ гэдэг ямар хамаатай компани дампуурлал үз. Ягаад гэвэл би энэ хүнийг шийтгэж байна. Ял гэдэг чинь шийтгэл, цээрлэл байдаг. Тийм учраас компанийн дампууруулмаар байна гэж. Ийм эргүү тэнэг прокурортой байгааг амьдралдаа анхудаа гарлаа. Дээр нь манай прокурорын байгууллага маш ноцтой нэг юм хэлсэн байна. Хүн алдаагаа засаж болохгүй гэдэг байдлаар татварын байгууллага руу утастаад 1 сарын 1-ээс юм шиг байгаа. Утсаар юм уу, мессежээр юм уу мэдээлэл өгсөн байна. Ямар мэдээлэл өгсөн бэ гэвэл хөөе наадын татварын өртөө хүмүүс алдаагаа засаад янзлаад байна. Наадуулыг чинь шоронд хийсэн чинь болохгүй байна. Нэг ийм одоо юу гэдгийг ойлгомжгүй, утгагүй үйлдэлийг манай энэ хуулийн байгууллагууд хийгээд байна. Би татварыг, хуулийг компанийн бизнесмэнүүд ажил хийж байгаа хүмүүс зориулсан хууль учраас амьдарч байгаа хүнд зориулсан хууль учраас би өнөөдөр юу гэж хэлж байгаа вэ? Энэ хуулийг хөнгөн ард түмэнд хэрэгтэй амьдралд тустай улсаа хөгжүүлсэн хууль гаргаасаа гэж хүсэж байна. Тийм учраас өнөөдөр энэ яаралтай татварын хуулиа нам нь улс төржилгүйгээр ард түмэндээ барьж байгаа бэлэг гэж тооцоод ардын нам нь байна уу, ардчилсан нам нь үл хамааран татварын хуулиа шийдмээр байна. Тийм зөв. Би бас тэгэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөөтийг хүн бүр эсвэл төлдөг бай. Босго хэрвээ үнэхээр одоо тавьж байгаа бол 400 сая чинь бага байна. 4 тэрбум болгооч гэж хүсмээр байна. 400 сая гэдэг чинь хөөрхөн юм штэ. Та нар бодоод үзэлтэй. Сарда 30 сая төгрөгөд олохыг хэлээд байгаа штэ. За сарда 30 сая төгрөг гэдэг чинь 3 хүний цалин нэг 2 саяар бодоход 6 сая. Түрээс өөр юу гэдгийг ингээд дээр нь тэр бүтээгдэхүүнээ хийгч байгаа мөнгө төгрөгөө явахад нэг 8 9 хүнтэй одоо бизнесийн гэх юм бол 400 сая чинь орлого штэ энэ чинь ашиг биш. Орлого 400 сая орлого бол дороо олцдог байхгүй. Зарлага нь тэрнээсээ давчаад байгаа байхгүй. Тийм учраас энэ босгоо нэмээч гэж хүсэж байна миний монголчуудаа. За товчхон юм лайв хий. Өөрөөр хэлэх юм бол татварын хуулийг миний Монголын ард түмэн та нар нүдээ ширэгтэл, сэтгэлээ жилгээтэл анхаараач гэж хүсмээр байна. Хоёрдугаарт нь эрхэм улсын хурлын гишүүд та нар татварын хуулийг өргөн барихдаа эрүүгийн хуулинд байгаа татвараас зайлсхийх гэдэг нэг юм ойлгомжгүй. Яаж л бол яаж хүн шоронд орчих гээд байдаг энэ заалтыг хүчингү болгож өгөөд энийг татвараа нуух, зүгтах, бултах одоо юу гэдгийг
тийм тодорхой нэр томьёолоор хиймээр байна. Дээр нь миний санаачлан батлуулсан ял шийтгэлийн хөнгөлтийг хүндмээргүй байна. Яагаад тэгэхээр манай энэ хуулийнх ялангуяа прокурорууд одоо хүнийг барий, хорий, яргалъя, тамлъя, шоронд хий, шороонд буулъя гэдэг аятай татвар төлөгчдийг үзэн яддаг. Татвар төлөгчдийг харгислан тамладаг. Хэдэн мянгаар нь шүүхтэр хэрэгтэн болгоод явуулж байгаа энэ үйлдэлээ одоо зогсоохооч. Хувь хүн алдаагаа засцсан бол хуулийн хариуцлагаас чөлөөлдөг болгооч. Эрүүгийн хуулийн чи ийм заалт байна. Эрүүгийн хуулийн 7-1 гэж заалтыг та нар үзээрэй. Хохирлоо төлцсөн бол, гин буруугаа зөвшөөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг байгаа. Гэтэл нөгөө прокурорууд чинь компанийн дампууруулж сая нэг санаа амардаг юм сэтгцийн өвчтөй юм шиг үйлдэлээ одоо зогсоомоор байна. Ер нь бол энэ хуулийн байгууллагыг чанаржуулъя гэвэл боловсролын мэдлэгийг дээшлүүлмээр байна. Жаргал сайхан прокурор мань мичиг хүмүүсийг дуудаж ирээд энэ татварын эргийг хэрхэн зүүжлэх вэ гэдэг сургалт аваач. Үнгүй сургалт зааж өгье. Эцэст нь хэлэхэд өнөөдөр юмны үнийг ямар хуу байлгах уу гэдгээс хамаарат татварын бодлого чинь харагдана шүү. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Ялангуяа эрхэм их хурлын гишүүд хуралдаан суугаад бодлогоор мэтгэлцээрээ. Нэг их юу маягаар суудсан, дарга маягаар суудсан, даварсан гэдэг нэг гудамжны үг хэллэг ярьдсан. Гутамшигтай хилцүүлгийг иргэд бид хүсэхгүй байх шүү. Бүгдээрээ бид нар энийг бас анхаарцгаая.